За та бүгдэнд нь өнөөдрийн энэ орой мэндийг хүргэе. Лиза болоод Тарот YouTube сувгаараа мэдчилж байна. За ерөөхдөө 2 жил гарan YouTube хийгээд бол сар болгоны ерөөд төлөв байдлыг бол аль болох чадлаараа алхасгүй оруулж эрхийг хичээснийг бол намайг үздэг хүмүүс маань мэдэх баха. За өнөөдрийн сэдэв бодол мэдээж 12 дугаар сарын ерөнхий төлөв байдлыг оруулах болно. Ууламжилт ёсороо эдгээр 3 чулуу болох үзрүүл сонгоорой. За би эрүүл мэндийг оруулдаг болсон сүүлийн үед тийм ээ. 12 дугаар сарын та бүхний миний эрүүл мэндийн ерхий төлөв юу байх вэ? Нэгт юун дээр анхаарах вэ гэдгийг үзээд сахиусуудын зөвлөгөө болон сахиусуудаас ирүүлж байгаа ерхий энерги мессежийг харцгаах болно. За тэгээ надтай холбогдох Facebook, Instagram хаягууд болон бас миний онлайн дэлгүүрийн линк бүгдээрээ description box дээр байрлсан байгаа. Линкээр нь дарж ороод надтай холбогдож болно. За тэгээд like, subscribe дарахаа бити мартаарай та бүхэн минь. За ингээд олон юм уушаад явах уу? Мэргээ хэлцгээе. Нэг дугаар нь за чулуу харуулдаг юм. Энэ чулуу. 2 дугаар нь энэ. За 3 дугаар нь энэ. За нэгт хэлдэгтэй хүүсийн ялгаа байхгүй, эрэгтэй эмэгтэй гэсэн ялгаа байхгүй. Хоёрт гэвэл энэ ерөөдөө бас ерхий сар бүрийн зурхайг олон хүмүүс үздэг болохоор зарим тохиолдолд бага зэргийн 5-10% ч юм уу таарахгүй тохиолдол байж магадгүй. Гэхдээ миний ер нь бол сар болгоны ерхий төлөв мэрэг төлөв тэгж амар хол зүрдгүү гэж боддог. Гайгүй сайн таарчдаг гэж боддог шүү. Тийм байна. За тэгэхээр бичлэгээ зогсоож агаад сонголтоо хийж болно. Тэгээд үргэлжлүүлж болно. За эсвэл одоо сонгомоор байгаа бол та бүхэндээ хэдэн секундын хугацаа өгье. За ерөөдөө болсон байх гэж бодож байна. Тэгэхээр бүгдээрээ нэг дугаараас хэлцгээе. За нэг дугаарх маань тараад уншлагадаа давтай морил таны 12 дугаар сарын ерхий төлөв байдал ямар ах вэ? Энэхүү чулууг сонгосон байна. За би эхлээд ерхий доороос нь эрүүл мэндээс эхлэе гэж бодлоо л доо. Ой. За 2 of Wands 2-ын сава гэдэг үзэр гарч ирсэн. Бэнэ альва одоо эрүүл мэндээр юун дээр анхаарах хэрэгтэй вэ гэхээр хэрүү одоо эрүүл мэндийн чинь хүчин шалтгаан олдохгүй ч юм уу үзүүлсэн эмч чинь нэг санаанд чинь нийцгүй хариу өгöd байгаа юм шиг санагдаад чам чадваргүй юм шиг санагдаад байгаа бол дахиж өөр эмчид давхар хандаад үзээрэй гэж зөвлөж байна л да. Энэ танд магадгүй ашигтай байж магадгүй. Хэрвээ нэлээд өвчний энэ бол бүх хүмүүст хамааралтай биш шүү ерөөдөө заяа. Өөрийнхөө өвчний шалтгаан олохгүй ч юм уу те ингээд эсвэл нэг эмчид үзүүлээд зөвлөгөө аваад эм тан уусан ч те нэг л сайжирч өгөхгүй байгаа бол дараагийн өөр эмнэлэг дээр очиод өөр эмчээс зөвлөгөө аваад үзээр энэ магадгүй сайжирч одоо эрүүл мэндийн асуудал ч байгаа бол тийм сайжирч магадгүй тусалж магадгүй юм гэж харуулж байна. За тэгээд аймаг хот дүүрэг ч юм уу өөр улсад байгаа хүмүүс маань бүгд болохгүй одоо хөдөө орон нутгийн хүмүүс байл хот руу очиж үзүүлэх ч юм уу те эсвэл зарим бүр ингээд гадаадын орон руу явж одоо эмчтэр очиж зөвлөгөө авах боломжтой юм. Айгүй асуудалтай л та нөгөө нэг мөнгө санхүү цаг хугацаа гээд жоохон асуудал чамд үүсгэх боловч хэрвээ эрүүл мэндийн асуудал чинь тэг сайжрахгүй удсан бол энэ нь илүү зөв гаргалгаа болох юм байна. Энэ чам тусламж одоо өөрийнхөө эрүүл мэндийг сайжрах боломж олохоор бэн шүү гэж сахиусууд маань зөвлөж байна. Тэгэхээр тэ байгаа газар чи эмчин таалагддаг бол улсаас солиод хотоос солиод ч юм уу үзээд өөр эмнэлэгт хандараа гэх юм бол удаан хугацааны турш ч юм уу ойлгохдохгүй байсан, эмчлэгдэхгүй байсан өвчний чинь хүчин шалтгаан тайлагдах нэ гэж сахиусууд хэлж байна. За ерхий энэ бол бөөгийн оракл бөөгийн анаагч үзэр гэж байгаа оракл үзэр. It's all good гинэ бүх зүйл зүгээр болно гэж
хэлж байна. Бүх зүйл зүгээрээ гэж хэлж байна. За тэгээд ерөөхдөө түрүүний эрүүл мэндийн тал дээрчсэн миний хэлснээр те эмч домчоо эмнэлгээ уусгах газраас солиод өөр хотод өөр улсад эмч тэр үзүүлэл эрүүл мэнд чинь сайжруулна, энэ бас үүнтэй холбоотой гэж харагдаж байна. За тэгээ 12 дугаар сард ерөөхдөө ямар нэгэн асуудал авал ажил, хувийн амьдрал, бизнес, мөнгө санхүү, эрүүл мэндтэй асуудалтай байгаа хүмүүс байна. 12 сард бүх зүйл зүгээр болно. Тодорхой хэмжээгээр голдролтой орно. Асуудлуудаа шийдэж чадна гэсэн утгатай шүү. За үүнийг бас мэдээж бүгдээрээ дараа нь таарад хөтсөрөөрөө бүгдийг детальчилж харах болно. Тэгээд ямар нэгэн асуудал юу өмнөх саруудад байсан бол 12 сард чиний шийдэж чадаагүй удаан хугацааны асуудлууд чинь шийдвэрлэгдээд бүх зүйл сайхан болно гэсэн утга учиртай гэж би мэдэрлээ те. Мөнгөний асуудлаас мөнгө санхүү чинь сайжрах, ажилд орохгүй юм бол ажилд орох, эрүүл мэндийн асуудалтай байсан бол эрүүл мэндийн асуудал чинь сайжирч байд юм уу те. Энэ талаараа ерөөдөө хэлээд байна. За одоо сахиусуудын дугаар 14:41. Энэ чи юу вэ? Харагдаж байна. In life goals, mission, sense of өргөх зур чадвар гэдэг хүзэр гарч ирсэн байна л да. Амьдралын зорилго, гэрхэн зорилго, өөрийгөө мэдрэх мэдрэмж. Шударга байдал. Тэгээд чухал төслүүд гэж гарч ирсэн байна. За доошоо тэгсэн чинь өөрийгөө хөгжүүлэх эрчимтэй үе ирж байна. Оюун ухаанаа сайн төвлөрүүлээр амжилтанд хүрэхийн тулд танд хэрэгтэй зүйл аль хэдийн бий болсон. Ихтэй дадлага туршлага бол танд хэрэгтэй шүү гэж зөвлөж байна л да. Тэгээд дадлага туршлага бол илүү өөрөч нь одоо чиглүүлэх мастер шүү гэж аа. За тэгээд ерөөхдөө өөрийнхөө жинхэнэ зорилгыг олохыг хүсэж байгаа бол те карьер бизнес ахиулах нь яг одоо нэн тэргүүний асуудал шүү гэж байна. Хэд их сэтгэл хөдлөлтөй автаа те мөнгө ажил карьераа орхигдуулаад байгаа хүмүүс мань байгаа бол илүү амьдралынхаа одоо төлөвлөгөө гол гэдэг чинь одоо амьдралын одоо зорилго шүү дээ те. Өөрхөн даалгавартай тэр бүхнийг биелүүлж өөртөө шудраг байж хүмүүсээс шудраг хандаад тэгээд өөрхөн ер нь ажлын ч юм уу бодтой ур чадвартаа илүү анхаарч энэ фокус өгөх төвлөрөх хэрэгтэй гэсэн утгыг хэлж байна л да. За тийм болохоор тэгээд ямар нэгэн зүйлд одоо стресстэй, тэтгхий, сэтгэл зүйн хувь ч юм уу emotional буюу эмзэг байгаад байгаа бол бүх чадвараа ажил бизнестэй мөнгө санхүү дээр гаргахтай төвлөрч чадсанаар өөрөө чинь одоо асуудалтай байгаа зүйлүүд сайжирна гэсэн утгыг бол энэ бол сахиусуудын зөвлөгөө хэлж байна л да. Амжилтанд хүрэх гэж бодож бол зорилгоо тодорхойл, зорилгын төлөө тууштай байгаарай. За тийм бол all good бүх зүйл зүгээр болно. За ингэ. За тэгэхээр бүгдээрээ хайр дурлалаас эхэлцгээе. За 12 дугаар сар та эрүүл мэндийн гүйцэтгэх ерхий төлөвийг харлаа. За синглчүүд мэн 12 сарын хайр дурлалын ерхий төлөв ямар хөө байх вэ гэж харъя. Дараа нь хосын харилцаатайг хараад харнаа. За ерөнхийдөө нэг санаа зовж стресст хэрэггүй шүү манайхаа. Би дандаа илтгэх тийм ээ. Тийм 12 сар синглчүүд юм хайр дурлалын ерхий төлөв гэсэн чинь за хамгийн дээд талын хүзэр дээр бол хичээж ажиллах хэрэгтэй гэсэн хүзэр гарч ирж байна л да. Хэрв за энэ ажил карьер хамааралгүйгээр ерөөдөө бол тодорхой хэмжээгээр романтик харилцаан дээр анхаарч үр дүн ач холбогдол өгөөрэй гэсэн утгатай хүзэр байгаа шүү. За синглчүүдийн маань хувьд бол нийт эхлээ сахиусуудын зөвлөгөөг хүрэхэд бол за хэтэрхий ихтэй хайр дурлал романтик харилцаа үүсэх боломжгүй болзоомж ч явах завгүй ажиллаад байгаа хүмүүс мэн одоо би сингл яваад байна гэдэг ингээ өөртөө гомдлохын оронд ажил хичээл гэхгүй хайдсандаа хайр дурлалд цаг зав гаргуул яасан юм бэ гэж сахиусууд байна хэлээд аль хайдсан орж гар болзоонд яв чамаг сонирхдаг залуу юм эмэгтэй хүн юм бичүүл те
илүү дутуу юм бодоод стресстэй тахгүй ажилтай юм уу те дараа болъё гэж хоош нь түлхэхийн оронд нэг өөртөө боломж өгөөд тухайн хүндээ ч юм уу боломж өгөөд эсвэл ямар нэгэн хүн өөртөө чинь мессеж бичих чатлах зүйл байхгүй байж болно. Тэгвэл найзсуудаа гарч ороод нэг ерөөхдөө өөрийнхөө таалагдсан хүнтэйгээ уулзах боломжийг бүрдүүлж өгөөч гэж сахиусууд манд хэлж байгаамаа. Тэгэх юм бол энэ сард юу гэж аяных утахгүй өөрийн чинь сонирхсан хүнтэй бол уулзахаар харагдаж байна. Тэгээд айгүй хурдан уучаад айгүй хурдан романтик харилцаа үүсгээд бүр нэлээд дотносоо сүлдээ бүр аль хэдийн хосууд болгоч боломж 12 сард гарч ирэхээр харагдаад байгаа байхгүй юу? За зарим нь бол найз нөхөд байсан хүнтэйгээ өмнө нь бол нэг зүгээр л найзууд байсан байж болно тийм үү? Ажлын хамтрагч, сургуулийн найз байсан хүнтэйгээ хэрвээ жоохон цаг зав гаргаад өөртөө анхаараад тэр хүндээ өөрийгөө сэтгэлийнхаа хандыг өгөх юм бол нийлэх боломжтой. Зүгээр найз харьцаанаас арай жоохон цаашаага гүнзгий дотносох боломж болно 12 дугаар сард гарч ирнэ гэж харагдаж байна. Ерөөдөө өөртөө анхаарал явуул болцоонд цаг гаргах юм бол хостой болох боломж 12 сард бүрднэ. Чанд бүхий л нөөц бололцоо байгаа гэж мажишин хөзөр дээр харуулж байгаа л да те. Чи хүний татыг бол тат чинь зав гаруул гарах чинь болцоонд явахаар бол зарцуулах бас мөнгө санхүүжсэн тийм асуудалгүй гэж харагдаад байгаа юм. За ялангуяа яагаад ингэж хэлж байгаа нэхээр ирчүүд маань үнэхээр таалагдсан эмэгтэй хүнээ бас болзоонд авч явахын тулд нэлээд дайчгүй ресторан савд оруулахаас ахуулаад эн чинь бас санхүүгийн зарлага шүү дээ. Тэгэхэд чамд бол тэр боломжинд байдаг, нөхцөл нь байдаг, санхүүгийн чадварч байгаа мөртлөө өөрөө үгээ би ажиллаа нэгдүгээр тавина гэд яваадах юм бол тэгээд хосгүй байх шүү гэж хэлээд байгаа. За тэгээд энд болохоор 7 хоног сэлэн бүзэр гарч иж байна. Тэр нэг хуурам эхлэлт худал ярих гэдэг жоохон онцгүй хөөзөр. Гэхдээ бас яагаад та нар маань нэг хэсэг сингл явсан байх гэхээр өмнөд хүнд хуурдчихсэн тийм. Араараа тавиулжсэн ч юм уу шудраг бас байдлыг амсчихсан болохоор нэг бас хүнтэй болцох үерхэх ч юм уу хостой болохыг яарахгүйгээр илүү өөрийнхөө ажил карьер хэрхэн яаж амжилттай байх вэ гэдэгтээ анхаарал яваад байгаа хүмүүс маань бас харагдаад байна. За ингээд яваадах юм бол мэдээж 12 дугаар сард чи хостой болох ч юм уу романтик хайр дурлалтай учрахад бол саад үснэ. Тийм болохоор энэ дээр хүчин чармаалт гаргаа гэдэг хөзөр гарч ирээд байгаа юм л да. За тэгээд хүчин чармаалт гаргаад өнгөрсөнд одоо токсик хүний мартаад те намайг хуурах болоо дахиад юм онцгүй хүнтэй очих болооч гэдэг юм уу. Ийм бодолд автахгүйгээр баг зэрэг ажил карьераасаа өөрийгөө чөлөөлөд өгөх юм бол за 12 дугаар сард юу вэ гэхээр нэлээд гайгүй тогтвортой харилцаатай байх хүнтэй романтик харилцаатай байх хүнтэй уулзахаар учрангуудаа заримийнх нь нэг гэрт ороод амьдарч ч магадгүй те шууд танилцал хэдхэн хоног ч юм уу хэдэн 7 хоног болцоол нэгнийхээ орж гардаг байснаа одоо чам таалсан залуу чинь танаад нүгэд ирдэг ч юм эсвэл чамаа хүрээд ирээч гэдэг юм уу те ингээд бүр нэг гэрт ороод амьдарч магадгүй бүх юм айгүй гэрлийн хурдаар ингээд өөрчлөлт романтик хүнтэйгээ юу хөөх гэл ингээд дотносчтой тийм харилцаа үүсэх зүйл бол гарч ирэх нь байна. Заримын хувьд бол тэр боломж бол 50-40 бол хэлсэнтэй ийм доктортой харилцаатай бол гайхалтай боломж 12 дугаар сард синглчүүдийн минь хувьд бол тохиолдох нь байх шүү да. За тэгэхээр жоохон өөртөө цаг зав гаргаарай. За юм байна үнэхээр гайхалтай мэдээ байлаа. Нэг дугаар хэмээн хувьд бол одоо тэгвэл нөхөртэй, эхнэртэй, найз залуутай, найз охинтой, хосын харилцаатай хүмүүс юм байна. 12 дугаар сарын хайр дурлалын ерхий төлөв байдал ямар хөө байх вэ гэдгийг харъя. Окей. За хосуудын минь хувьд бол нэг юм хосын хандалтай хүмүүсийн минь хувьд бол жоохон асуудал үүсэх 12 дугаар сар харагдаж байна. Гэр бүл ч юм уу эхнэр нөхрөөс салъя гэсэн бодолд хүрэхээр харагдаж байна л да. Яагаад вэ гэхээр за зарим нэгнийх нь хувьд бол жоохон шуглуухан хэлчихэд бол одоогийн байнга хамтрагчаас ч юм уу сонирхлын татсан хүн гарч ирсэн болохоор чи яг шийдвэр төрж чадахгүй гэсэн үг.
тэр хүнээ сонгох уу эсвэл одоогийн хамтарч найз залуугаа нөхрөө сонгоод амьдралаа гэрлэлтэд аваад үлдэх үү эсвэл хосын харилцаагаа тэ аваад үлдэх үү гэдэг тал дээр шийдвэрлэж чадахгүй нэлээд эргэлзэх нь байна л да. Заримын хувьд бол үр хүүхэдтэй гэр бүлийн хүмүүст бол бүр энэ аюу хэцүү асуудал болж ирнэ. Яагаад тэгэхээр чиний амьдралд өөр хүн гараад ирсэн болохоор бас дээрс одоогийн нөхөртэй юм найз залуутай их нартайгаа эсвэл найз хүнтэйгээ харилцаатай байхдаа чиний тэр хүнийг их мэдрэмж нь сэтгэл хөдлөл нь зүрх сэтгэл нь ерөөдөө жоохон буурсан, уйдсан тал руу хандсан болохоор салаа явчт юм уу гэсэн бодол 12 дугаар сард гарч ирэх нэ. Тэгтээ бүр заримын хувьд бол яг өөрт нь сэтгэлээ хэлшээд байгаа өөр хүн гарч ирээд бас ингээд хойноос нь чаргууцалтай те ингээд бас тэр хүн ч гэсэндээ одоо чам таалагдаад байгаа болохоор чи яхаа мэдэхгүй байгаад байдаг. Одоо бүр сонголтын дээр бол шийдвэрлэх алхам хийж чадахгүй эдэрхтэй жил бол бишээ уучлаарай 12 сар бол харагдчих байна. За гэр бүлтэй хүмүүсийн хувьд бол ялангуяа үр хүүхдээ бодоод хэдий одоо нөхөрчин ч юм уу ихнэр чи ингээд чамайг өмнө гомдоох зүйл хийж ирсэн те байсан ч гэсэндээ эсвэл одоо чамайг бас араар тавьж сууж ирсэн байж магадгүй юм. Өмнөх саруудад тийм болохоор чи гомдсон сэтгэлтэй өөр хүнтэй бас уулзсан байж болно. Ялангуяа тэр хүн чинь чамдаа сэтгэлээ илчлээд байнгут чинь чиний сэтгэл санаа хоёрдугаар байх боловч үр хүүхдэд бодоод энэхүү харилцаан дээрээ тэсэж үлдэхээр сар бол харагдаж байна. За заримын хувьд бол нэлээд асуудалтай. Зарим одоо ингээ нэг энэ дээр үзсэн бол одоо чи байлаа нөгөө хүн чинь бас өөр талтай байж болно. Чиний найз залуу, чиний найз охин, чиний эхнэр, чиний нөхөр ч юм уу те ингээд чи өмнө нь ч найз залуу, өмнө ч нөхөр, өмнө нь ч гэрхий яваад байхад чинь өөр хүнтэй бас тодорхой хэмжээгээр романтик харилцаа үүсгэснийг чи мэдээд гомцсондоо салъя гэдэг бодол төрөх тал шинжтэй. Тэгэхээр энэ хоёр талтай байхгүй юу? Заримын хувьд бол тэ хамтрагч нь өөр хүнтэй ингээд харилцаа үүсгэсэн бол зарим нь бол өөрсдийнх нь хувьд бол тэ өөрсдөд нь бас юм романтик харилцаатай байх хүн гарч ирсээр ингээд харилцаа чи нэлээд юм эдрээтэй болж ирэх 12 сар харагдаад байгаа маа. Тэгэхээр сагуусууд бол төвчээртэй байгаа сэтгэл хөдлөлтөд автгүйгээр сайн бодож шийдвэр гаргаарай гэж зөвлөж байна. Зяор. Гэтэ чи 12 дугаар сард яг салчихгүй. Чиний хамтраг нэг бол чи өөр хүнтэй болсон ч гэсэн арай чиг гэр бүл юм хосын харилцаагаас салчгааргүй харагдаад байна. Тэгтээ яг бодоол эргэлзсэн хിവэрэ өнгөрөх 12 дугаар сар байгаа бол нөгөө хүн чи эсвэл нөгөө хүн чинь өөр хүнтэй гэдэг юм мэдсэн бол чамаас салчихгүй мөртлөө. Тэгтээ шийдвэр гаргаж чадхааргүй байсараад 12 сар минь харамсалтай нь жоохон дуусах байна. Гэхдээ яг бол ийм тостой хүмүүсийн мэд хувьд бол ерөөдөө хэлэхэд бол тэ салалт бол байхгүй. Эргэлзэх харилцаанаасаа болоод явчмаар санагдах уюуд бол тулгархаар харагдаж байна. Тэгээ 12 дугаар сард бол жоохон эргэлзээтэй байна. Хэцүү хүн сар харагдаж байна. Бүр амар хэцүү гэж хэлээд сэтгэлээр унаад уйлж унжаад байхаар тийм салалт бол байхгүй ч гэсэндээ тэ. Чи одоогийн хостойгоо ерөөдөө байх шийдвэртэй бол хүрээд 12 дугаар сард ямар ч хэл байсан салалт бол байхгүй харагдаж байна. За жоохон эдрээтэй юм биш үү? Яваад өчмөр санагдах тийм зүйл бол гарах юм байна л да. За энэ харилцаан дээр би байж чадахгүй. За заримх нь бол бас заавалчгүй 3 дахь этгээд буюу чамч тэрэнд чинь өөр хүн байснаас болсон да биш. Зүгээр л нэг та хоёр болж өрөхгүй болохоор ингээд сэтгэл чинь хөрөө цаашдаа энэ хүнтэйгээ амьдралаа төсөөлөхгүй болохоор яваад өчмөр санагдах тийм мэдрэмжийг авах 12 сар байхаар харагдаж байна. Гэхдээ салалт байхгүй гэдгийг дахин хэлье. Аль хөлбөртэй хүмүүс үзэж байгаа ч гэсэндээ салалт бол байхгүй 12 дугаар сард. За ингэж харагдаж байна шүү. За тэгээ сахиусуудын зөвлөгөө болохоор сэтгэл хөдлөлтөд автаж хурдан шийдвэр гаргахгүй, төвчээртэй байж, байдлыг ажиглаад цаг хугацаа өнгөрөхөд одоо ямар шийдвэр гарах вэ гэдэг талаар алгуурхан бодож үзээрэй гэдгийг бол сахиусууд мань зөвлөж байна. Яарч одоо хурдан шийдвэр гаргах шаардлага байхгүй. Төвчээртэй байх шүү гэдгийг бол сануулж байна шүү. За юм байна. За тэгэхээр 12 дугаар сард одоогийн байдлаараа ажил төрөлхгүй ч юм уу байгаа удаан хугацаанд хэсэг хугацаанд ч байсан хамаагүй те тодорхой хэмжээгээр ажил төрөлхгүй байгаа хүмүүс юм байна. 12 сарын төлөв ямар хөө байх вэ гэдгийг харъя.
Тэгээ жоон хүлэж тийм үү 6 хоног ч юм уу хэд хоног 6 хоног эсвэл хэдэн 7 хоног хүлээж ажилдаа болчих гээд байна. Зарим нь бол саяхан ажилласаа гарсан байж магадгүй юм аа. Удаан хугацаанд одоо ажиллаж исэн газраасаа төвөл ойлголцол болоод хүмүүс чиний араас одоо ажлын мессен дээр ч юм уу хэл ам хийгээд те ингээд чамтай өрсөлдөө чамаа байж суухын аргагүй болсон улмаас дасал бассан удаан хугацаанд хийсэн за богино хугацаанд ч байсан хамаагүй ажилласаа гарахаа шийдвэр гаргасан хүмүүс бас харагдаж байна. Тэгээд одоогийн байдлаар яг ажил төрөл олдохгүй байгаад байгаа харагдаад байна л та. Нэг хэсэгтээ за ганц хоёр ажилд орё гэхээр одоо чамтай өрсөлдөж чиний өмнөөс бишээ чамтай л адилхан ажил төрөлд орохыг хүсэж байгаа айгүй олон хүмүүсийн дунд өрсөлдөөн дунд байх шинжтэй харагдаж байна. Тэгтээ чамд гайгүй сайхан мэдээ ирэх нь чи энэ 12 дуус ардаа тий жоохон сэтгэлээр унахгүй яг уу хийхээ мэдэхгүй стрессийн оронд тууштай байгаад ард нь гарч чадвал 2-3 газараас ажилд авах санал татгалцсан байлаа ч гэсэндээ тууштай байж чадах юм бол 12 сартаа гайхалтай мэдээ ирэх нь байна. Танд ажлын санал дээр нь мэдээж бас авах цалин мөнгөж байдаг юм уу? Ер нь нэлээд таалагдахад боломжийн ажил бол орч чадах нь байна. Удаан хугацаанд ч юм уу тэ ажилгүй байсан хүмүүсийн маань 12 дугаар сард бол гайгүй одоо санаа амархаар сар болох нь. За ямар ч байсан хэсэг хугацаанд ч юм уу удаан хугацаанд ажилгүй байсан ч гэсэндээ энэ сард ашиггүй ажилд орох нэ. Үүний улмаас мөрөн дээр байсан ачаанууд чинь хөнгөрөхөөр харагдаж байна. Ажгүй юм байна шүү. Тэгээд шинэ ажилд орохдоо ер нь бол нэлээд уран бүтээлч санаатай орох нь л да нэг алтан байгууллагад орж болно. За хувийн юунд ч орж болно те. Ер нь бол за би ажил дээр ийм хийндэ ингэж мөнгө олно дооч гэдэг юм уу те. Нэлээд гайхалтай санаануудыг бол дэвшүүлсэн хийвэр урам зоригтой 12 дугаар сард ажил төрөлтэй болох нь байна. Тэгээд тодорхой хэмжээ мөнгө санхүүгийн асуудал нь бол цэгцэрхээр харагдаж байна. Ажилгүй улмаас эсвэл тодорхой хэмжээгээр юу хийж мөнгө олохоо мэдэхгүй улмаас тийм үү. Хэсэг хугацаанд байгаа санхүүгийн мөнгөний асуудалтай, санхүүгийн алдагдaltaй байсан хүмүүс бас энд харагдаад байгаа байхгүй юу? Хамгийн дээд талын үзэгдэл болохоор дэвэл гарч ирээд байгаа юм. Санхүүгийн мөнгөний асуудалтай байсан хүмүүс маань энэ сард мөрөн тэнийх нь байна. Гайгүй ажилд орчоор харагдаж байна. За тэгээд мэдээж ажилд орсон байхад мөнгө санхүүцэн тодорхой хэмжээнд дэвшлээд ирэх нэ. За түрүүн хэлсэн штэ энэ хөзрээ бүх зүйл сайхан болно гэж хэлээд байгаа юм учиртай. Синглчүүд юмнаас харлаа хостой болохоор байсан гэр бүлийн бүтэ хүмүүс юм уу хосын харилцаатай хүмүүсийн хувьд ч гэсэн хайр дурлал радматай боловч салал бол байхгүй харагдлаа. Ажил төлөвлөгөө байсан санхүүгийн асуудалтай хүмүүс маань эдгээр асуудлуудаа 12 дугаар сард шийдвэрлэхээр харагдлаа. За тэгэхээр одоо хувийн бизнестэй хуваараа юм хийдэг тэ хүн байж болно, компанид ажилладаг, албан байгууллагад ажилладаг хүмүүс юу ч бай ажил төлөвлөлтөй хүмүүс юм байна. 12 сард ажил карьерийн ерхий байдал, санхүү мөнгөтэй ямар хөө байх уу гэдгийг харцгаая. Дайжгүй. Нэг хэсэг бол зарим хүмүүсийн хувьд бол тухайн хийж байгаа бизнес юм уу ажилласаа гардаг ч юм билүү гэдэг эргэлзэх үе бол энэ сард гарах боловч тодорхой хэмжээгээр асуудлуудаа шийдвэрлэж чадах нь байна л да. Одоо өөрөө чинь одоо ажил карьердээ санааг чинь зовоосон зүйлүүд те сэтгэл санааг чинь нэлээд хүндхэн болгож байгаа байх боловч 12 дугаар сард эдгээр зүйлүүд мань хэвийн тайвшралтай болж эхэлнэ. Илүү сэтгэл санаа чинь өөдрөг болно гэж харагдаж байна. За гэр бүлийн хүмүүс маань ингээд хоорондоо одоо цугтай хамтарч хуваарай ч юм уу те аж ахуй бизнес хийдэг байж болно. Юм зардаг, худалдаалдаг, ресторан сав ажилладаг ч юм уу те. Иймэрхүү байгаад нэг хэсэг асуудалтай байсан бол
За эсвэл гэр бүл найз нөхдөд хамтарч бизнес хийдэг байсан хүмүүсийн минь хувьд бол сэтгэл санаа зовоосон зүйлүүд чинь ард нь гараад баяраа тэмдэглэх нь байна. За ямар ч байсан хоёулаа эсвэл найзуудтайгаа ч юм уу те. Энэхүү мөнгө санхүүний асуудал, бизнес тухайн ажил карьер дээр гарч асуудлуудаа даван тууснаар үүнийгээ сайхан тэмдэглэхээр харагдаж байна. Чамд шинэлэг санаа төрнө. Ажлынхаа одоо стресстэй бүх зүйл ард гараад чиний хүсэл чинь биелэхээр харагдаж байна. Байна 12 дуус тат ямар нэгэн албан байгууллага ч юм уу бас ажилтдаг хүмүүсийн минь хувьд бол нэг л ажилласаа болгоод ядраад стресстэй энэ ажлаас гармаарч юм шиг санагдаад ингээд сэтгэл зүйн хувь таагүй байлгаад байсан бол ажилласаа гарахгүй одоо хамт олон ч юм уу бусдаас ирдэг дарамт шахалт байсан бол тэтгэр асуудлууд маань шийдэгдснээр өөрийн хувьд бол баяртай мөч тохиолдохоор харагдж байна 12 дуусаар. Тухайн ерөөхдөө ингээд товчхон хэлэхэд бол 12 дуусаар ямар ч ажилд, ямар ч бизнес хийдэг байх хүмүүсийн маань тодорхой хэмжээгээр бодож байсан хүсэл нь биелэх нь байна. Тодорхой хэмжээгээр зорилгодоо хүрэх нь байна. Чамд шин санаа төрснөө чи амжилт тодорхой хэмжээгээр гарах харагдж байна гэсэн. За тэгээд бас найз нөхдийн дэмжлэгийг авах, гэр бүлийн хүмүүсийн чинь дэмжлэгт бас чи талархах байх, чамааг одоо тусалж дэмжиж өгөхөр харагдчих байна л да. Тийм байна. Ерөөхдөө гайгүй шүү 12 дуусаар чи мөнгө санхүүгийн асуудалтайч байсан бэ? Ажил карьер хамт олон дээр хил амтайч байсан бэ? Сэтгэл санааны бизнес дээр ажлын талбар дээр заавал хил ам биш юмаа гэж чамайг зовоосон зүйлүүд гарсан ч бай. Энэ төр зурх юм 12 дуусаад эдгээр зүйлсүүд маань дуусхар болно. Тийм болохоор энэ дээр хэлээд байгаа. It's all good. Бүх зүйл зүгээрээ гэдэг хөцөр нь ийм учиртай шүү. Ингээд нэг дугаарынх нь маань 12 дугаар сарын төлөв өгөөр өндөрлөж байна. Таалагдсан бол лайк, subscribe дарахаа бити мартаарай. Баярлалаа. За одоо 2 дугаарынхнаас эхэлцгээе. Хаана? За 2 дугаарынх минь таараад уншлахтаа тавтамаар л та бүхэн ирүүлж байгаа ерхий энерги мессеж сахиусуудын зөвлөгөө болон эрүүл мэндийг бүгдээрээ харцгаая. World of Joy аз жаргал 100 ангил. Joy 888. Окей. За ийм байна. Эрүүл мэндийн хувьд бол гайхалтай сайхан сар 12 дугаар сард болно. 2 дугаарынх маань хувьд бол хэрвээ өмнө сар одоо чам сэтгэл санааг чинь зовоожсэн эрүүл мэндийн асуудал байсан бол 12 дугаар сард бүх зүйл сайнаар иргэснээр чи маш их joy буюу аз жаргал баяр баясгалан бод мэдрэхээр харагдаж байна л да. За эсвэл нөгөө нэг удаан хугацаанд олоогүй байсан эмчилгээнийхээ аргыг шийдэж өгөхтэй нэлээд өөртөө тохирсон айтайхан ийм бэлтгэл бүтээгдэхүүнийг ч юм олж хэрэглээд эрүүл мэнд чинь огцом сайжрах. Үүний улмаас чи нэлээд аз жаргалтай байх сар бол харагдаж байна. Энэ бол анханаас л нэлээд гоё мэдээ гарч ирж байна. За одоо энэ дээр сахиусуудын зөвлөгөөг харъя. Хувийн их мэдээлэл гэсэн үзэр гарч ирж байна. Материал ба оюун санааны элбэг байдал, эд баялаг, нөөц хүч тэнцвэр итгэл материалтай ашиг. Туйлсын рамас гэнүү зааж. Таны амьдрал сайхан таламжтай бүх зүйл улам бүр нэмэгдэх болно. Тэнгэрээс таныг хөгжил цэцэглэлт сайхан байдалд итгүүлэхийн тулд ийм азийн тоо 888 гэдэг дугаарыг илгээж байна гинэ. Таны эргэн тойрон байгаа хүмүүс таныг бишгэж хүндэтгэх болно. Үүнийг илүү сайхны төлөө ашиглаарай гэж байна. За айгүй гой хөөцөр сахиусуудын зөвлөгөө бууж штэ. Тэгээд материаллык болон оюун санааны коуччсан элбэг одоо материал болон спиритуал гэх сүнслэг байдлын хувьд оюун санаа сүнслэг байдлын хувьд ч гэсэндээ аль алин дээр нь элбэг байх болно гэж хэлж байгаа нь чам нөөц бололцоо байна. Хүч болон тэнцвэр байгаа. Өөртөө итгэлтэй байдал байгаа. Материалын байдлаа илүү бас ахиулахаар харагдаж байна гэж хэлж байгаа юм аа. Гайхалтай бууж шүү дээ. Сахиусуудын хувьд эрүүл мэнд, мөнгө санхүү, одоо сэтгэл зүйн хувьд бол аз жаргалтай, нэлээд амжилттай, гайхалтай байх. 12 дугаар сар 2 дугаархны минь хувьд бол бууж байгаа юм. Тэгэхээр одоо бидэж мөгдөрэй. Таарад уншлагаар детальчилж харцгаая. За эхлээд
хайр дурлаас эхлэе. За 12 дугаар сард 2 дугаарах хэмээн синглчүүдийн минь хайр дурлалын ерхий төлөв байдал ямар хөө байх вэ? Харцгаая. За хөлбөр сайхан камерын ард сайн хойлоод байна. Ер нь бол хийлээд байгаа штэ үед. Хүзэр холж иж, сайн холж иж төлөв сайн буунаа гэж. Тасралтгүй ярьдаг болохоор хоолойгоо нь орж явахгүй бол болтгоомаа. Тийм. За синглчүүд 12 дугаар сарын танд ирэх хайр дурлал ямар хөө мэдээ байна вэ? Харьяа. Jesus Christ. Виний тэгээд тодруулах юм. Гой яагаад? Аха, ойлгомжтой. Page of Wands гарч ирж байна. Энэ сард аюул сонирхолтой хана синглчүүд минь. Гинтл X-н гараад ирэх юм байна. Уулан гоё өөргөн өөр эмхтэй хүнээр салсан. Өөр залуугаар салсан байсан эртний хүн. Одоо хуучин X чинь гарч ирээд одоо чамтай холбоо барихтай бас болж бүтий гэж бол нэлээ хичээхэн шинжтэй харагдаж байна. Чиний хувьд бол өөрийгөө хамгаалсан байдалтай ахиж ийм асуудалд орохгүй өнгөсөнд одоо ерөөхдөө чиний байр байдлын байхгүй. Одоо хангалттай чи өөр хүн сонгоод явсан байж одоо ямар нүрээ надад ирж байгаа те би өөрийгөө хамгаалмаар юм би чамд итгэж чадахгүй гэсэн байдалтай. Нэлээ өөрийгөө хамгаалсан шинжтэй байгаад харагдаж байна л да бас хоорондоо маралдах ч юм уу зүйл бол гарч ирж байна. Гэтэ хэрв чи хүсэх юм бол X-тагаа бол X-тагаа нийлхий гэж хүсэж байсан удаан хүлээсэн хүмүүс байгаа бол X-тагаа нийлэх боломж гарч ирнэ. Заримын хувьд бол X нь гарч ирсэн ч амьдрал нь өөр цоошин залуу гарч ирсэн гэж чиний амьдрал бүр тоовор буюу гинтийн өөрчлөлт гэдэг хөзөр маань болохоор шал өөр хүн бүр нэлээд за энэ хань чинь болж магадгүй ч юм эсвэл нэлээд урт удаан хугацааны романтик харилцаатай байх хүн амьдралд чинь гараад ирэх нэ гэж харагдаж байна л да. Чи үнийг одоо сахиусуу чамд юу зөвлөж байна вэ? Чи өөрхөн зүүн бэлгээрээ л шийд. Чи үнэхээр хэнийг хүсэж байна гэдгийг сайн бодоод зүрх сэтгэлээрээ шийдвэр гаргаарэ гэж бол зөвлөж байна шүү. Гэхдээ өнгөрсөн чамаас уруу шаруу чамаа гомдоогоод орхиод явсан хүнийг ахиж хүсэхгүй байгаа бол чи энэ хүнтэй харилцаатай байх алгүй ингээд харилцаа дуусгаж болно. Чамаас шалтгаална. Нийлхийг хүсч байвал чам нийлэх боломж олдно гэж гарч иж байна. За ямар нэгэн X-гүй X-ээ хүлээж байгаагүй хүмүүс байгаа бол чиний амьдрал, таны амьдрал тийм үү нэх утгагүй одоо 12 дугаар сард нэлээд амбицтай, өөртөө итгэлтэй, баг зэргийн төрөмгийн юм шиг боловч өөртөө итгэлтэй эрэгтэй хүн гараад ирэх юм. Ирчүүдийн маань хувьд бол айгүй тийм зөөлөн эмгтээлэг мэдрэмжтэй, тэг хүнийг халамжилж мэддэг, уян зөөлөн эмгтэй хүн амьдралд чинь 12 дугаар сард бол гараад ирэх нэ. За ирчүүдийн хувьдсэндээ бас X нь гарч ирэх боломжтой. Энэ бас тэгээд ерөөхдөө юм хоёрдмол байдал байгаа даа шүү. Тэ нэг нь X нь гараад ирэхэд дахиад нэг өөр хүн гараад ирдэг. Эсвэл синглчүүд маань хизээч X-а хүлээж байгаа бол чамайг сонирсон 1 2 3 магадгүй 4 хүн чиний араас ингээд хөцөлтөө тэ чи над таалагдж байна уулзгын учрыг гээл ер нь бол айгүй тийм гайхалтай мэдээ байх нь чамд бол ер нь тийм их аз жаргалтай санагдах нь байна. За тэгээд энэ синглчүүд минь 2 дугаархаа юу хийчихв? Зарим нэг нь love spell өөртөө хийсэн байж магадгүй юм байна. Одоо манифест гэж болно хайр дурлалын зан үйл хийж тэ өөргөө илүү эсрэг хүүсэндээ татагдахтай. Одоо тийм дом шившлэг ч юм уу бас хийж үзснээр бас ингэж олонний анхааралд олон ирчүүдийн анхааралд тэ өртөх боломж нэгтэн гэж харагдаад байна л да. Гайхалтай харагдаад байна. Синглчүүд маа ямар вичи юм хийчихвэ. Вичи гэдэг нь шуламлаг гэсэн утгатай шүү. Бити буруугаар сонсоорой. Тийм байна. Ийм сар харагдаж байна. За хүсүүлтэй зарим нэгсээ хүлээж авч болно. Тэгээд заримын хувьд бол 2 3 залуу гарч ирээд юу нэл алийг бас сонгохоо сайн мэдгүй ч гэсэндээ сонголтоо нээлттэй байлгаад харагдаж байна. Зарим нь нэг шиг гарчсан хүнтэйгээ уулзруу үгүй юу айгүй хурдан дотн харилцаанд ороод дотн сууд бүр албан ёсны найз залуу найз охин ч юм уу болох шинжтэй юм байна.
Тэгээ өөр. Ер нь бол баян байсалтай байхсаар. Заримын хувьд бол эксэсэ болож явах стресстэй байх зүйлүүд бол гарч ирнэ. Ер нь өөрийгөө хамгаалсан байдалтай тий. Үгүй энэ зөв хүний хүлээн зөвшөөрөхгүй ч гэдэг юм уу. Ийм байдалтай баг зэрэг стресстэй. Гэхдээ амьдрал чинь гинтийн өөрчлөлтүүд гарч ирэх 12 сарыг бол би сахилсан байгаа. Зяа юм байна. Сонирхолтой юм бох юм аа. За одоогийн байдлаар хосын харилцаатай их нэртэй нөхөртэй найз охинтой залуутай тийм хүмүүсийн маань 12 дугаар сарын хайр дурлалын хосын харилцааны төлөв байдлыг харцгаая. За уучлаарай. Манай нохоо хажууд унтаад тэгээд тайвшруултыг ая тавьсан болохоор тэрэндээ сайхан зүүдлээд хөөрхөн дуу гаргаад бүр хухраад байна. Уучлаарай. Зя харцгаая. Энд ч нэрээ жоохон нунтуулахаар тайвшруулахаар байна л та. Одоохон надад хэдэн секунд өгөөрэй, би төвлөрөөтэй их үзэрдээрээ. Окей. 12 дугаар сард хосын харилцааны хувьд бол жоохон асуудал үүсгээд байгаа боловч эцсийн эцэст хоёр хин хинийгээ сэтгэлэн хин хинийхээ хаяхгүй байх шийдвэрт хүрэхээр харагдаж байна. Хоёр бол ерөнхийдөө ийм байгаа аахгүй. Энд одоо үзүүлж байгаа хосын харилцаатай хүмүүсийн мэн хувьд бол зүгээр нэг махан биений дуурлал биш. Хоёрын харилцаа бол юм сүнслэг бүр зүв сэтгэлээсээ тий. Сүнслэг тийм хайр дурлал гэж бол хараад байгаа юм аа. Одоо чиний найз залуу нөхөр чинь ч юм уу заримдаа нэг юм жоохон тушаангуу, дарангуул хичээв шиг хүүхдэн хүндэд цэвдэг байх гад байдаг нь хоёрын донд хэрүүл марга асуудлууд үүсэхтэй. Тийм болохоор чи нэг ялангуяа өөр хүүхдтэй эмэгтэйчүүд ч юм уу те нөхрөөсөө за бас их нэрээсэж байж болно шүү. Салахгүй байх уу, яасан тэрв гэдэг нэлээд хүндхэн шийдвэр гаргах боловч энд салалт байхгүй. Хоёр эцээс хэрэлдэлж маргалдаад ч юм уу үйл ойлголцоод бүр салж нээлтээрээ тулхаад байсан. Тулсан ч гэсэндээ энэ харилцааны үйл ойлголцолтой асуудлууд чинь зовлон 12 дуусаар дуусах болно гэж харагдаж байна. Эцсийн эцэст ярилцаж үзсний үндсэндээ хин хинийхээ хосын харилцаан дээр тий хайр дурлал дээр одоо хэцүү байсан ч салахгүйгээр ингээд хоёр бинийгээ дэмжиад ойлгоод харилцаагаа цаашдаа аваад явъя гэдэг шийдвэрт бол ерөөхдөө ганхаараа харагдж байна. Зовлонтой байсан асуудалтай амжилттай шийдвэрлээд хоёр биенийхэн талд бат зогсноо гэсэн. Хан тийм жоохон романтик харилцаа бол 12 дуусар шулга хэлэхэд бол нэг хартахгүй байгаа даа. Ямар ч лсэн хосууд хийвэрээ эхнэр нөхөр хийвэрээ тэ уулзахыдаа уулзаад цаг заваа зарцуулахыдаа зарцуулаад хоёр биендээ ингээд яваад тах нь. Тэгээд хаяа ам зүрх боловч энэ ам зүрсэн шалтгаан нь хоёр биендээ ойлголцоход бас тустай байх магадлалтай л да. Тэрний юу гэхээр хоёр хүмүүс чинь хоорондоо хэрэлдэж униж тунхичиж ер нь бол ойлголцдог шүү дээ. Яг тэр байдлаар хэдий хэрэлдэж уулзсан чинь хоёр биентэйгээ ярилцаад ойлголцоод энэ өмнөх саруудад хоёр бинийгээ гэсэтгэлээ ойлгохгүй байсан үнээсээ болоод зовоод байсан бол энэ сарда энэ бүхнийг бол асуудлыг бол шийдвэрлэж чадхаар харагдаж байна. Тэгээ шинэ эхлэл байх болно.
За ер нь салчидаа гэж бодоод яваадсан хүмүүс мань бол тэгэл ер нь бол эцсээс учир зүг болоод арайч салахгүй тунж хоёр биений харилцаан дээр тунж үлдэхээр тийм сар бол харагдаж байна. За тэгээ зарим нь хувьд бол хосын харилцаатай байсан ч одоо чиний хамтрагчтай чамаас өөр хүнтэй холбоотой байсныг бас олж мэдснээр хоёрын харилцаа нэлээд асуудал үүсэхээр харагдаад байна. Заримын хувьд бол миний мэдэрснээр бол за үүнээс болоод нэлийн ер нь салангаа алдах боловч те учир зөвгөө хэрүүл маргаан болоод байх боловч салангаа алдах боловч энэ салалт байхгүй. Та хоёр энийг яаж хийж байгаад бол шийдвэрлэхээр харагдаад байна. Бүгдийн шинээр эхлэхээр харагдж байна. Чи хамтрагчаа уучлж өршөөгөөд за ах хэцүү байсан зарим нь үр хүүхдээ бодоод шүдээ зуугаад тэгчээр заагаад нөхрөө авч үлдэх эсвэл эхнэрээ авч үлдэхээр шийдээд салалт байхгүй тэгээд дуусгах болно. Зарим нь хувьд бол өмнө бол чамайг урт удаах хугацаанд өөр хүнтэй уулзаж байсан, нуудаг байсан, чи мэддэг ч юм уу байсан эсвэл сайхан мэдсэн бол тэр хүнээ сонгохгүй эсвэл тэр хүнээсээ ангижирч байгаа амьдралаасаа явуулнаа гэдэг амлалт авснаар бас энэ хүү гэр бүлийн харилцаа, хосын харилцаа бас хэлээд байгаа шүү дээ. Нааны харилцааны одоо ойлгомжгүй байсан зөвлөд чинь эцсийн эцэс нэг юм дуусахаар болохоор 12 сар харагдаж байна. За юм байна да хүчтэй байгаараа төвчээртэй байгаараа. За одоо ажил карьерийн уншлал руугаа орцгоё. Чи 12 дугаар сард 2 дугаар хэмээн ажил карьергүй хүмүүсийн хувьд ямар хөө байх вэ? Ажилтаа болох нь уу? Хүмүүс агуугаа шийдвэрлэж чадах нь уу гэдгийг харъя. Гайхалтай. Ястаа гайхалтай. 2 дугаарх маань хараа ажил төрөлгүй хүмүүс мань ажил төрөлтэй болно. Өмнөхөөсөө илүү маш сайн ажилтай, цалинтай газар ажилд орохоор явна. Эсвэл тийм бизнесийн санаа олж хийхээр явахаар байна. Ерөнхийдөө энэ дээр элбэг хангалуун байдалд 12 сар төхөрнө. Мөнгө санхүү дээр асуудалгүй хүссэн ажилдаа орно, хангалттай цалин авна. Эсвэл хүссэн бизнесээ эхлүүлээд хангалттай ашиг олно. За заримын нь хувьд бол хөдөө орон нутаг ч юм уу гадаадын орнолууд өндөр цалинтай ажил хийхээр явах нь одоо виз хүлээж байсан бол виз нь гараад виз гараад амжилттай ажлын виз гараад явахаар харагдаж байна л да. Өмнөх саруудад яаж амьдралаа авчих вэ? Яаж ажилтаа бизнестэй яаж ашиг орлогоо дэвшүүлэх вэ гэж магадгүй 5 сар тэрнээс ч илүү хугацаанд бодож сэтгэл санааны хувьд бол нэлээд докторгүй асуудалтай байгаад байсан бол энэ асуудал 12 дугаар сард гайхамшигтай мэдээтэй дуусгар болохоор харагдаж байна. Угаасаа энэ дээр материалын сүнслэг байдлын хувьд маш их хэлбэг байх байдлаа гэж энэ дээр гарч ирж байсан. За эрүүл мэндээр ч гайхан байсан joy буюу азтай байх, жаргалтай байх үзэр гарч ирсэн үгээр нотлогдож байгаамаа. Single ганц бие ээжүүд мэн бас хамааралтай байсан бол тэ үр хүүхдээ гээд ажил нэг хэсэг хийдгүү гэртээ суугаад байдаг. Эсвэл нөхрийнхөө юм уу за синглчүүд мань бол яаж иж байгаа л нэг болгоол байдаг байсан бол өөрийн гисэн гайгүй одоо бизнесийн санаагаа хэрэгжүүлээд спонсор бас олж авах юм. Заавал сингл эмэгтэйчүүд бас гэхгүй. Гэхдээ бас энэ дээр тодорхой харагдаад байгаа шүү. Эмэгтэйчүүдийн мань хувьд бол мөнгө санхүүгийн байдал нь огцом дээшлэх 12 сар харагдаад байгаа юм. Тэгээд хэрвээ одоо чи бизнес хийхээр төлөвлөсөн бизнесийн санаа байсан бол гайгүй бизнес хамтрагчтай болоод тэр чин чамайг ивентгээд мөнгө санхүүгээр дэмжиж одоо чиний бизнесийн санаа ажил карьер чинь туслаад чи үүний улмаас санхүүгийн байдлаа нэлээд огцонд хүссэн хэмжээнд сайжруулах бол за заримынх нь хувьд бол тий за ингээд удаан хугацаанд ажиллахгүй байсан бол за Монголд бүтэхгүй юм байна гадагшаа явъя виз нь хурдан гарчаасаа ажил амьдралаа дээшлүүлэх юмсан ингээд санаа зовоод яваад исэн бол фак гэл одоо Солонгос Америк хүчүүдийн тэр виз нь гараад нэлээд гайгүй мөнгө төрөө болохоор явахаар сарууд бол харагдаж шүү. За зарим заавчгүй гадаад явах
явах гэж төлөвлөөгүй хүмүүс үзэж байж болно. Тийм бол ерөөдөө ажлаасаа гарцсан байсан бол илүү дээр ч юм уу боломжийн ажил төрөлд бол амжилттай орж мөнгө санхугаа цэцэлж чадгаар харагдаж байна. За тэгэхээр баяр хүргэе да. Өмнөөс ч маш их баяртай байна. За. За одоо тэгэхээр одоогийн байдлаар тоцсон ажил карьертэй хүмүүс юм байна. 12 сарын ерхий төлөв ажил карьер мөнгө санхуг харцгаая. За харцгаая. Юу гэж ерөв зарим хүмүүс маань тогтсон ажилтаа ч гэсэндээ одоо мөнгө санхүүгийн байдалд хангалттай одоо тус нэмэр болж чадахгүй байгаа бол 2 дугаарх маань хувьд бол шинэ ажилд орё гэж бодож байгаа бол дараагийн ажилчин бол олдно шүү, асуудалгүй. Итгэж найдаа төвчээртэй сайн судалгаа хийгээд хөөцөлдөл болно. За заримх нь үед бол хуваараа бизнес хийдэг одоо албан байгууллагын нэг компани ажилуулдаг, за эсвэл нэг дэлгүүр хошоо ажилуулад доороо хэдэн ажилтсан тааж байж болно те. Странс авч ажилладаг хүмүүс маань бол ашиг орлого нь бол мөнгө санхүүгийн хувьд бол 12 сард бас асуудалтай байх боловч юу гэж савс үтгэлж мэн гэж ядчил одоо доороо ажилтнаа бол хүмүүсийн цалин цагтаа тавьж тэдэрт урам өгөөрэй гэж хэлж байна. Тэгхийн бол хэдийн санхүүгийн асуудал чинь хэцүү байсан гэсэн ажилтныхаа цалин цагт нь тавиад те ингээд жоохон шулуух байлаа л да. Нэг миний одоо мөнгө санхүү бизнес муу байна, цалингийн чинь тэгж байгаа үгүй хасан ч гэдэг юм нэг юм жоохон новшин гэдээ хэлчихсэн. Тийм онцгой зан гарахгүй байж чадах юм бол хамт олончин урамшаа чиний ард талд бац зогсоод бизнесийн чинь, хувийн бизнесийн чинь, ажил карьерийн чинь амжилтанд авчрахад чинь туслана шүү. Тэгээд өмнөх сар ч юм магадгүй сарын ихээр мөнгө санхүүгийн асуудалтай байсан бол энэ асуудлууд нь гайгүй болно. Нэлээд гайгүй мөнгөн дээр сууж байгаа харагдаж байна л та. Зоосны хатан гарч ирж байна. Гайгүй санхүүгийн асуудлуудаа шийдвэрлэн магадгүй бас чамд шинэлэг санаа, урам зориг өгөх зүйлүүд бизнес дээр юм уу тухайн ажил карьер дээр гарч ирснээр энэ санхүүгийн асуудлуудаа бол гайгүй шийдвэрлэж харагдаж байна. Шин санаа олох илүү сурч мэдхийг бас хичээж магадгүй юм. За бизнес ойлгохтой болгонд бол би магадгүй те ингээд дэлгүүр хошооч юм ажилладаг гэсэн би бизнес маркетингийн чиглэлээр нэг сургалтанд суугаад ч юм уу илүү боловсрлоо дээшлүүлээд үзүүл яад ингээд бас нэлээд тууштай эрэл хайгуул хийхээр харагдаж байна л та. Хувийн бизнес ажил албан байгууллагад ажилладагч байтай боловсрлоо дээшлүүлж илүү бизнест илүү хүч төрий, ажил карьер мөнгө санхүү дээр илүү амжилттай бай гэдэг бас шинэлэг санаа төрөхөөр харагдаж байна. Энэ маш зөв зүйтэй юм. Чамайг санхүүгийн байдлаас чинь аварна, хүнд байдлаас чинь бас аварна. За энэ дээр бол мажишн хөзөр гарч ирж байна. Ар дээр нь за сайн харуулаг бах нар сан гэдэг хөзөр гарч ирж байна. Маш их эерэг энергийг бэлэгдэх хөзөр байгаа юм. Бүх зүйлээр амжилттай аз жаргалтай байхыг бэлгшээж байгаа юм байна. Чамд бас бүх нөөц болтой хүчин чадал байна шүү гэдгийг харуулж байна. За тэгэхээр ихэд гайгүй гэсэн үг. За хэрэг тухайн ажлаасаа гарах эсвэл тухайн бизнесээсээ болиё гэж бодвол тэгээд дараагийн бизнесийн санаа чинь төрнө. Тухайн ажлаасаа гарах юм бол асуудалгүй 12 дуусар та нарт манай өөр ажил олдно. За нэг хэсэг жоохон төвчээртэй байгаад одоо ажил карьер дээр ямар ч ажил хийдэг, ямар ч бизнес хийдэг ба нэг л болжгүй мөнгө санхүү чинь хангалттай биш байгаадаа бол жоохон боловсрал эсвэл тухайн талынхаа зүйл дээр судалгаа шинжилгээ хийгээд өгөөд итгэл найдвартайгаар хамаг бүх сэтгэл зүрхээ одоогийн байгаа ажилдаа, карьердаа, бизнестэй зарцуулж чадваас танд мөнгө санхүүч 12 дуусарт хангалттай элбэг дэлбэг байх болно гэж хэлж байна. За өмнө дээр анхаараарай. За ерөөхдөө бол энэ дээр бол айгүй дэжгүй гарсан шүү дээ. Бүх үзэр дээр одоо сэтгэл зүйн хувьд, оюун ухааны хувьд, материалын чанарын хувьд элбэг дэлбэг хангалуун байх болно гэж энэ сахиусууд маань хэлээд байгаа байсан түрүүн би сүлд хэлжсэн тийм үү. Бүх зүйл бол үн дээр таарат хөзөр маань батлан харуулж байгаа юм. За ингээд 3 дугаархны маань таарат уншлаа. Үүгээр өндөрлж байна. Таалагдсан бол лайк, subscribe дарахаа бити мартаарай. Баярлалаа. За одоо 3 дугаар.
За 3 дугаарх минь таараад уншлагадаа Татаа морил энэхүү чулууг сонгосон. Залхад бүгдээрээ та бүхний минь эрүүл мэнд сахиусуудаас ирсэн ерхий мессеж, сахиусуудын зөвлөгөөг харцгаая. Юуны төрөнд би эрүүл мэндээс эхлэмээр. Ягаад гэвэл энд healing energy буюу энерги эдгэх гэсэн хүзэр гарч ирж байна л да. Тэгээд энэ дээр emperor гэдэг эрүүл мэндийн хүзэтэй болохоор за энэ шолох болоо жоохон онцгүй хүзэр бууж эрүүл мэндийн тал дээр. Өөртөө эрүүл мэнд ямар нэгэн асуудал байна гэж бодож байгаа бол одоо эмбрах хүзэн маань бүх зүйлийг логиктой хандах, дэд журамтай байхтай, шийдвэр гаргахтай тал дээр нэлээд супер мастер байдаг. За тэр шиг одоо эрүүл мэндээр анхаарад ямар нэгэн зүйл болохгүй бол бичиж тэмдэглэж хөтлөөд тийм дагаж мөрдөөд хэрүү эмч чинь одоо эм тангаа уу гэсэн бол алхасгүй яс суугаад яс цагтаа хоолоо идэ яс цагтаа тасал хөдлөөн ч гэдэг юм уу те. Үүн дээр анхаараа тэгэхгүй бол их за нэг юм асуудал үүсгэнэ стресстэй холбоотой, сэтгэл санаатай холбоотой асуудлуудаас болоод өвчин үүсэх харагдаад байхгүй. Стресс төгшөөрнөөс болоод одоо өвчлөх магадлал өндөртэй харагдаж байна. Ер нь бол тийм сар байна. За тэгээд өөртөө хитрхи их үүрэг хариуцлага өгч өөрийгөө зовоохгүй жоохон судлаа те хаяа бусдачсан найдаад тайван байх юм бол бас дээрс нь өөрийгөө эдгээгээд эрүүл мэнд анхаарал healing energy буюу өөрхөнсөн энергийн хувьдсан эдгэх зүйлийг хийх юм бол эрүүл мэндтэй асуудлууд нэг үүсэт байхгүй. Нэг юм анхаарал энийг ялангуяа эрчүүд анхаараарай. Эртчүүдтэй хамааралтай өвчлөлтээр бас үржил шимтэй холбоотой. За шулуух болчихъя. Одоо юу ч хэлмээр юм ютубераас юм хэлэх хэцүү байгаа гэсэндээ бэлгийн сулрал дорох эсвэл үр тогтоох чадваргүй болсноо олж мэддэг ч юм уу те. Иймэрхүү зүйл болж магадгүй. Юу тэгээ эртнээс өөрийнхөө одоо чухал эрдэндээ анхаарал тавихын тулд сайн хооллох, стресс багасгах, төгшөөртэй байхгүй байх, ийм тангаа сайн уухгүй бол тэг яванда ёо ямар юм бэ. За хэлчихэд би тэгэл юу хэлэл ажилладаг шүү дээ. Үр тогтоох чадваргүй ихнэртэй хүүхд хийж чадахгүй болох хэмжээний асуудал үүсэхээр байна эрчүүдээ уучлаарай. Гэтээ ерөөдөө бол эртгэл шиг эмчэд үзүүл эртээчүүдийн эмчэд үзүүлээд хяналт тавьсан дээр тэгэх юм бол бас ч байдал гайгүй ирэх боломжтой. Тийм болохоор ангаах гэж хэлээд байна. Энергич бай бие махбодын хувьчсан өөрийгөө эдгэж ангаа гэж сахиусууд маань зөвлөж байна. За eye candy гэнэ нүдний чихэр. За гэдэг хөзөр гарч ирж байна. Зүүн савин урам зоригтой үйлдэл, гоо үзэсгэлэн, урлаг, socialism тэ нийгэмших урсгал, боломж, хайр дурлал гэнэ. За get some fresh air or call some of your pals over. Цэвэр агарт гарах эсвэл найз нөхдөө дуудаж цэвэр агарт гараарай. Тэгээ эрийн дойрноо хараарай. Байлынгаа үзэлсэн нэг шүтэн бишрээрэй л гэж байна л да. Тавдахгүй сонирхолтой шинэ төсөлд оролцох эсвэл болзоонд явж магадгүй юм явах болно. Өөрийн дув булан байдлыг хаас сайгүй ашиглаарэ. Тэгээ өөрийн сэтгэл татан байдлаа ингээд хүмүүс түгээгэрэл гэж байна да. За тэгээд дандаа хэлээд штэ би бас түрүү хэлэхэд бол өөрийгөө жоохон амраа бүх өөртөө ачаа хариуцлагыг өвөрч ингээд өөрийгөө зовоогоод эрүүл мэндээрээ энергийн төвшинч гэсэндээ маш доогор орох гэдэг харагдаад байгаа болохоор ерөөдөө хэлж штэ тий орж гараа хүн амьтантай танилцнаас нөхдөө гар болцоонд яа өөрийгөө бас тий ингээд хитрхи ингээд ажил хэрэггээд хүүтэн чулуу шиг биш сэтгэл хөдлөлтөө сэтгэл татан хүн шүү гэдгээ бас тий харуулаа гэж сахиусууд маань зөвлөж байна. За үүн дээр анхаараарай. Одоо би ерөөдөө за 3 дугаарх нэмийн хувьд бол ийм байлаа. Жоохон шулууга илчлээ дээ тэгээд. Тэгээ угаас намайг үздэг хүмүүс минь мэдэндээ би чи ийм л хүн шүү дээ. За 1 дугаарх нэмийн бүшээ уучлаарай 3 дугаарх нэмийн синглчүүдийн 12 сарын ерөнхий төлөв байдал ямар хөө байх вэ харцгаая.
Саан хүзэр гарч ирж байна. Дээд талд нь нар гэсэн. За ерөөхдөө аян замд гарахтаа ч юм ажил карьерийг шуугамаар тодорхой хэмжээгээр нэг романтик харилцаатай болох хүнтэй учир. Нэг бол интернетээр эсвэл хичээл сургуульд явдаг хүмүүс одоо их сургууль сурдаг. Эсвэл яг тодорхой хэмжээгээр мэргэжилтийн эсрэг сургалтын суудаг хүмүүс ч байдаг юм уу те. Тэр нэг дус сургууль суралцдаг хүнтэй оюутан найзтайгаа романтик харилцаа үүсгэх. Эсвэл онлайнаар за эсвэл ажил карьерийг шугамаар эсвэл холын замд гарахтаа танилцахаар харагдаж байна. Гэхдээ та нар маань 3 дугаарх маань илүү сингл байхыг сонгох төлөвтэй байна. Олон хүмүүс шүү. Зүгээр сингл хүссэн ажлаа хийгээд хүссэн газар руугаа яваад илүү мөнгө төгрөг олох тал дээр анхаарад сонголтоо нээлттэй байлгаад одоо миний дандаа хэлэх сонголтоо нээлттэй байлгана гэдэг нь 2-3 хүнтэй зэрэг чат бичээд таалагдцтай нь уулзаад ингээд зүгээр ингээд хөнгөн хийсвэр харилцаатай байхыг эрхэмлэх хүмүүс олон байна. За зарим тэгээд ганц 2 хүнтэй уулзаад 12 дугаар сард бол уулзаад за болж бүтэхгүй юм байна. Энэ яг миний тонирхчихсан тайптэй төрөл vibe нийлэхгүй тийм хүн байна гэсэн үндсэндээ хэд уулзаад болох шинжтэй. За бэрхэд дараагийнх нь хэн байж гэдэг юм уу те нэг иймэрхүү хандлагатай байхаар харагдаж байна. За мэдээж та нар бас сингл үүрт байхыг хүсэхгүй тодорхой хэмжээгээр ач холбогдлогоо цаг хугацаа гаргаад байх боловч яг санаанд нь нийцсэн хүмүүстэйгээ учрахгүй байгаад байгаа нь сэтгэл санаа чинь жоохон дундуур байлгаад байна л да. Тийм болохоор за энэ бүтгэн за дараагийн хүнтэй нь уулзаад үзье гэсэн хандлагатай. Тэгээл энэ тэнд одоо интернетээр танилцуултайгаа уулзах ч юм уу тийм итгэвтэй байх гадаага харагдаж байна. Яг бол энэ бол тийм амар муу биш чи тэгээд амар сэтгэл санаагаар унахгүй. За болохгүй бол тэгээд дахиад гайгүй хүнтэй болцоонд яваад үзье. За энэ хүн лөө нэг чат бичээд үзье яач гэдэг юм уу. Иймэрхүү л юмыг нэг хөнгөмсөж явах хөнгөн хийсвэр тайван хүлээж аваад өөрийгөө айлуулах стресслэхгүй байхыг хичээхээр харагдаж байна л да. Тэгээд 12 сард бол ерөн синглчүүд маань албан ёсны хостой болно гэж бол харагдахгүй нь туршиж үзэл сонголтоо нээлттэй байлгаал адал явдалд бэлэн байхаар харагдаж байна. За ингэж бууж байна шүү. За тэгээд аюу олон төрөлтэй танилцахаар хардаад байгаа хгүй. Зарим нь онлайнаар, зарим нь хөдөө орон нутгийн гадаад руу ажил амралтын шугамар ч юу ч гэдэг явахтаа танилцахаар зарим нь бол ажлын шугамар гэдтэй ингэж бол харагдаад байгаамаа. Гэхдээ чи сэтгэлээр унтахгүй яад бол нар гэдэг хүзэр гарчсан. Чиний аз жаргал сэтгэл санааны төвшин бол ерөөдөө гайгүй байхаар байна. За 12 дугаар сард 3 дугаар их юм байна. Госын харилцаатай хүмүүсийн хайр дурлалын төлөв байдал ямар хөө байх вэ гэдгийг харъя. Энэ шулуух хэлэхэд бол зарим нэг хүмүүс 2 дугаарыг үзэх хэрэгтэй байх хайр дурлал тал дээр бас давхар мэдээлэл олж магадгүй. Яа ч юм та нар 3 дугаарынх маань хайр дурлалын тал дээр шүү. Хостой хүмүүсийн маань 2 дугаарын хосын харилцаатай хүмүүсийн бас энергийн уншлагын үзээрэй гэж хүсмээр байна. Ер нь бол нэг төстэй юм тэндээс бас нэмэлт мэдээлэлүүд олж авах боломжтой гэж харагдаж байна. За одоогийн хосоос ер нь салхи гэдэг шийдвэртийг ихэнх нь хүрэх гээд байна л да. Гэвч ер нь бол болж чадахгүй чамаа гомдоосон ч юм уу хоёрын харилцаа цаашаа явахгүй болохоор за энэ харилцааг дуусгая гэсэн байр байдалтай байгаад байдаг. Тэгснэ энэ дээр болохоор 8-ийн зоос гарч иж байгаа хгүй. За тэгсэн гэсэнтэй эсвэл одоо уучлал гуйхыг хүлээж аваад боломж олгоод харилцаа холбоон дээр агаарт юм уу гэсэн бас бодол гарч ирээд байл. Айгүйх сэтгэл санааны хувьд бол эргэлзээтэй байна. Тэгээд энэ дээр хараад хад бол чамааг одоогийн хамтрагч чинь гомлоогоод чи өмнөөс болоод уулзахыг хүсэхгүй эсвэл нэг гэрт орж амьдардаг. Одоо нэг гэрт амьдарч байгаа хүмүүс байгаа бол тэ ингээд царай тусын ч харахыг хүсэхгүй зүгээр л нам гүм тайван байгаа нэг хэсэгтээ нөхрөөс эхнэрээсээ тэ хол баймаар санагдах мэдрэмжийг бол нэлээд авахар байна л да. За тэгээд зарим нь бол одоо өөрөө чи мэдээд өөрөө чи алдаад өөрийнх нь буруу байж магадгүй чамаас нэг
уучлал гуйгаад ингээд бити салгаач те миний буруу гэд хар чин за бас одоо хитрхи төрөгтэй байгаа мó те одоо их нэртэй нөхөртөө найз залуудаа боломж олгодог ч юм билүү дээ гэдэг нэг юм бодлогошронгүй бодолд автсан зүйл бол байгаа да. Чи бол өөрөө салчих гэхээр нөгөө хос чин болохоо чамаас салахгүй уучлахгүйгээд ирээд идэв. Тэгэхээр за энэ бол одоо өршөөгөөд тэ харилцаа холбоон дээр анхаард юм уу да гэсэн нэг юм байр суурьтай 12 дугаар сарын хайр дурлал чинь бол ингэж харагдаад байгаа юм. Тэгэд ер нь бол салал байхгүй. Гэхдээ ер нь бол энэ хүн дахиад нэг рахлах буруу хийх юм бол дахиад чамаа гомдох ч юм уу те. Одоо яаж гомдоож болно? Чамааг үл хүндэлдэг, тоомчгүй байдаг, халамж дутуу эсвэл өнгөрсөн хугацаанд чамаа гомдох маш олон зүйлүүдийг хийжсэн байж болно те. Энэ бүгдээс нь болоод чиний гомдол хуралцаар баад ахиж тэсгүй салнаа гэсэн байр суурьд хүрэхээр харагдаад байгаа хгүй гэвч нөгөө хүн уучлахгүйгээд байгаа болохоор за энэ удаа бол төвчээд үлдэхээр 12 дугаар сард харагч чинь за дахиад уучлаад өршөө дахиад ингэхгүй байлгуудаа болж бүтэх байлгуудаа надад ч бас буруу байгаа юм биш үү дээ гэсэн байр суурьтай байхаар харагдаж байна л да. Тэгээд азар чиний хос ч бол ерөөдөө уучлахгүйгаа нэлээд гайгүй харилцаанд анхаарах шинжтэй байна. Уучлахгүйгээд ирэхгүй байсан бол 12 дугаар сард тий. Чи бол зүгээр л бүгдийг дуусаад за нөхөр эмэгтэйчүүд юм хувьч мэрчүүд юм хамаагүй тий өөр хүүхдэд бол хүүхдээ аваад зүгээр чемдана баглаад яваад уу гэсэн шийдвэрт хүрэх гээд байх байна. Тэгтээ тийм зүйл болохооргүй 12 сар харагдаж байна. Уучлахгүйгээд ирнэ. За хэсэг хугацаанд зүгээр яг албан ёсоос салаагүй мөртлөө нэг гэрт байхгүй тусдаа байжсэн бол тэ ингээд нөхөрчин ч юм уу найз залуу чинь одоо намааг уучлаач ээ. Миний буруу дахиж боломж олгооч ээ гэсэн байр сууриас хандснаар за нэг одоо ингээд хичээгээд цээдэ хин хичээгээд үзье дээ гэсэн. За байр суурьнд хүрэхээр харагдаж байна. За ийм жоохон адарматажсан да 12 дугаар сар тостой хүмүүс юм байна. Хайр дурлалын тал дээр бол ийм зүйл байна. За ямар ч нэг төвчээд нэг удаа боломж өгөхөөр харагдаж байна. За одоо тэгэхээр чинь ажил карьерийг харна тийм ээ. За одоогийн байдлаар 3 дугаар их нэмэн. За тогтсон ажил төвлөрөхгүй тий ажилгүй байгаа хүмүүс юм байна. Ажил карьер мөн санхүү 12 дугаар сарда ямар хөө байх вэ гэдгийг харъя. Одоо ийм ч ажил хийх үү, тийм ч ажилд орох уу, энэ ч газар ажиллах зүгээр бол намайг ажилд авах бол эсвэл за ийм юм зарж үзгүй, ийм юм хуурай хийж үзүүгээ санаа сэтгэл нь хоёр доод яваад тахаар 12 сард харагдаж байна. Тэгээ зарим нь үнээсээ болоод айгүй стресстэй байхаар харагдаж байна. Гэхдээ чиний нэг сайн чанар юу вэ гэхээр амархан бууж өгдөг юм байна. Ямар ч зүйл байсан зацсын нүүцэндээ болохол бэлгүүдээ гэдэг тийм юм чанар чинь чамааг бол ерөөхдөө аварнаа. Тодорхой хэмжээгээр ажил төрөл бол 12 дугаар сард олоод хийчихнэ. Юу нэг удахгүй те. Дөнгөж 12 сар гаруй үгүй юу ажил төрөлтэй болоод мөнгө санхүүнийга асуудлуудыг шийдвэрлэхээр харагдаад байгаа юм. Гол нь чамд юу гэж хэлж байгаа нөхөр орсон ажилдаа чи бүх зүрх сэтгэлээ зориулаарэ гэж савсад минь хэлж байна. Тийм бол чамд ажил карьердээ мөнгө санхүү тарьсан амжилт ирэх болно. Тэгээд шийдвэргүй байлаасаа жоохон гараараа өөртөө ихтэй болвол яг юу хүсэж байгаа, ямар ажилд орох, эсвэл ямар бизнес хийхээ мэдээд чадах юм бол энэ хүү санаа сэтгэл уналт төвшилт чинь алга болно шүү. За дээрс нь тэгээ нэг газар утахгүй ажилд орчдөг хичнээн чиний зөвч бэ. Удирдлагуудад нь тавьж байгаа шаардлага буруу юм шиг санагдсан ч гэсэндээ сахиусууд маань юу зөвлөж өгөх доглонгийн газар доглон сохрын газар сохор гэж үг байдаг шүү дээ тийм байгаа жоохон хилэн хазаад тэгээд өстой гүрийгэл өнгөрөөрөө дөө гэж 12 дугаар сард бол зөвлөд байна. Хэцүү байх бол намаргүй тэгтээ ажилд болоод хийчин. Наа нь бол ингээд шийдэж чадахгүй яваад байх бах те. Тэгээд за нэг газар ажилд орохоор арай гэж орохоор болсон ч заримын хувьд бол юм нэг тэгээ санаанд нийцгүй ч юм уу хүссэн ажил нь биш юм шиг санагдаад яхаа мэдхгүй бол гарнаа. Тэгтээ яг хөө те хийгээд үзвэл
одоо гэмгүүл гэж харагдаад байна л да. Тэгээд гол нь ажилдаа чинь сэтгэлээсээ хандаарэ гэдгийг. За тэгээд сахиусууд маань зөвлөж байна. Ингэх юм бол чиний энэ 9 сэлэн буюу энэ сэтгэл түгшил шөнөөрөө нойргоо хонолтын чинь оронд сан буюу аз жаргал нарны хөзрөөр энерги солигдно. За юм байна. За тэгэхээр одоогийн байдлаар ажил төрөлтөй тогтсон ажил карьертай хүмүүс эсвэл тогтсон бизнестэй хүмүүс тийм ээ. 12 дугаар сард ямар хуу төлөв байна уу гэдгийг харъя. Гайхалтай. Ста санаа зовлтгүй бүх зүйл эсрэг байсан бүх зүйл чинь 12 дугаар сард эерэг болж аз таны талд орох нь. Нэг хэсэгтээ ажилласаа гардаг ч юм илүү өөр юм хийдэг юм уу те эсвэл ингээд уул нөгөө байгаа хийж байгаа ажил чинь ч юм уу бизнес чинь ингээд боломжийн орлоготой ингээд гайгүй байгаад байгаа боловч яг чиний хүссэн зүйл биш байгаад байдаг те. Тийм байсан бол за уул нь ажил нь цалин гайвууч ажлын нөхцөл хэцүү юм а тий цуг байгаа хүмүүс ямар дарамттай бинэшээс гарч тийм үү гэж бодоод ингээд уяанд гинжинд байгаад байсан хүмүүс манд байгаа харагдаад байна л да. Түүний улмаас ажлаасаа гарах уу байх уу эсвэл одоогийн хийж байгаа бизнес нь тий за бас таалагдахгүй тий за яг бас хоосмжгүй юм да гэж бодоод тэгтэл энийг болчмоор илүү их мөнгө болох юм хиймээр юм уу да гэл ингээд эргэлзээд яваад исэн хүмүүс мань яа сонголтоо хийж чадахгүй те эсвэл ямар ажиллаа олж хийх үү эсвэл энэ ажлаа өргөжлүүлэх үү гэдэгтэй ба шийдвэргүй байсан бол 12 дугаар сард аз таны талд ирнэ. Юу ч хийсэн бэ мөнгө санхүү элбэг дэлбэг хангалуун байдал утгаар байна. Хувийн ажил төрөлт бизнестэй ч вэ, албан байгуулалтад ажиллагч вэ, улсын байгууллагад ажиллагч вэ. Мөнгө санхүүгийн хувьд бол огцом сайжирна, ажил карьер дээр ч гэсэн амжилттай байхаар харагдаж байна. За тэгээд хосууд маань ч юм уу гэр бүлийн хүмүүс манаас хуваараа бизнес ч юм уу юм ажилладаг байсан бол байж болно тийм үү те олон хүүдэж байгаа болохоор энэ ерөөхдөө гайгүй болно шийдвэргүй болох юм байсан те бизнесийн хувьд ч гэсэн нэг л юу хийхээ мэдэхгүй эсвэл манай дор маш олон зүйл хийх шаардлагатай болохоор ядраа цуцаад ажилласаа гарчмаар ч юм шиг хийж байгаа юм орчмоор ч юм шиг те санагдаад байсан хосууд хувь хүмүүс маань 12 дугаар сар таныг аз ивэл хүлээж байна амжилт элбэг хангалуун байдал хүлээж байна. За тийм болохоор төр зүрийн гин эргэлзээ тэ байдалтай тухайн ажил төрөлжинд таалагдахгүй байсан ч гэсэндээ их ажиллаа шахдаг байсан ч гэсэндээ жоохон гүрийгээд үзүүл яадаг юм бэ тэ. Тэгэх юм бол тодорхой хэмжээгээр амжилт аз мөнгө өөрийн чинь талд бууж байна 12 дугаар сард. За ингээд 3 дугаарынхан маань таараад туншлагуугаар өндөрлж байна. За ингээд таалагдсан бол лайк, subscribe дарахаа бити мартаарай. Баярлалаа.